Өөрийгөө хамгаалах аюулгүйн дүрм. Би өнөөдөр та нартай Анар Бэлгүн хоёрын шинэ найзын талаар ярилцах гэсэн юм. Тэдний амьдардаг байранд өдөржин гадаа тоглодог нэг хүү бий. Энэ хүүг хараад Бэлгүн дандаа л гадаа тоглодог гоё юм аа гэж боддог байв. Харин Анар өглөө бүр сургуультай явахдаа өөдөн дээр гунигтай царайтай зогсдог тэр хүүг хараад тэр сургуульд явдаггүй юм байх та гэж боддог байв. Тэр хүү маш гоё тоглоомтой. Нэг өдөр Анар Бэлгүн хоёр тэр хүүтэй тоглохоор шийдсэн юм. Сайн уу, миний нэрийг Бэлгүн гэдэг. Харин намайг Анар гэдэг. Гурлаа чиний бөмбөгээр хамт тоглоё. Чиний гарчин яцсан би. Юу болсон болов? Энэ хүүхдэд нууц цагаан болов. Өглөөнөөс орой болтол гадаа тоглодог тэр хүүд гэртээ орж болохгүй олон шалтгаан байдаг. Ээж аав нь тэрнийг зоддог. Бүр гэрээсээ хөөдөг. Ах эх чинь түүнийг хайрладаггүй болохоор тэр хүү гэртээ орохыг хүсдэггүй. Энэ бол түүний сэтгэлийг зовоодог муу нууц юм. Муу нууцыг хадгалж болохгүй. Юу болсныг асууя хоёлаа. Бид хоёр тусалж чадна гэж юу? Чаднаа. Хэрвээ та нарын дунд ээж аав нь анхаарч хайрладаггүй хүүхэд байх юм бол тэр хүүхдийнхээ тухай ээж аав эмээ өвөөдөө заавал хэлээрэй. Тэд хорооны нийгмийн ажилтан, эмч, цагдаа, сэтгэл зүйч бүр 108 утсанд хандаж найзад чинь таслах болно. Би чадна. Чи бол аюулгүйн дүрмээ мэддэг сайн хүүхэд.